Сайн байцгаана үзэгчдээ, хөтлөгч Оги байна. Манай дээрээ нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт Panda Авто Клиникийг танилцуулъя. Panda Авто Клиник нь агрегат засвар, автоугаалга, автосупермаркет зэрэг бүх үйлчилгээ нэг дор зохицороо байдаг учраас та бүхний цаг завыг хэмнэхээс гадна найдвартай, баталгаатай, хамгийн гол нь буцах хаяг буух эзэнтэй байна гэдэгт итгэлтэй байна. Ингээ бүгдээрээ хамтдаа Panda Авто Клиниктэй танилццгаая. Сайн байна уу? Та надад үзлээ уцааж байгаач. За та түрүүлж байгаа би таны хат машины бүртгэлийг хийгээд. Таны хат машин манай дээр бүртгэлтэй юм байна. Одоогоор хөдөлгүүрийн тос солих үйлчилгээ хийгдэх юм байна. Таны хөргөлтийн шингэн болон хорооны тос солих хугацаа одоохондоо болоогүй байгаа юм байна. Хугацаа нь болохоор манай зүгээс уцаар ярих юм мессежээр ч холбогдно. За тагуулгын туслалтын төвд суулж явах. За баярлалаа. За манайх жолооч нартай зориулаад автоугаалга цэвэрлэгээ, автоилгүүр, автозасвар гэсэн үйлчилгээнд бол нэг дор төвлөрүүлэн үйлчилж байна. Автозасвар маань дотроо 4 төрлийн онцлогоон дээр сурлаж явагддаг. Үүний нэгдүгürt нь бол явах эдэнгийн онцлогоо буюу машины явахд гарсан гэмтлийг оншилж застдаг байгаа. Тэнхлэг онцлогоо гэдэг маань бол тэнхлэг тохиргоо алдагдсан үе буюу өрүүл булааж байгаа, дугуй үлж байгаа үед хийгддэг. Жолоодны механизмтай холбоотой онцлогоо байдаг. Компьютерийн онцлогоо гэдэг маань болохоор компьютерийн системд алдаа заагдсан үед мэдээлэл тэмдэг асуу үед хийгддэг онцлогоо байгаа. Техник үйлчилгээний онцлогоо гэдэг нь 6 сар тутам, 1 жил тутам, 2 жил тутам зайлшгүй үзэж хийгдэх ёстой үйлчилгээнүүд байдаг. За техник үйлчлэг дотроо бол мэдээж моторын тос, маасл, аккумулятор, хөргөлтийн шингэн буюу антибриз, агаар шүүгч, холимгийн алт гэсэн зүйлүүдийг бол 6 сар тутам үзүүлээд бохирдсон үед нь сольж заншилдаг байх ёстой. Хөдөлгүүрийн тосыг бол тухайн хөдөлгүүрийнхаа багтаамжаас хамаарч хийх хэмжээ бол хөдөлгүүртээ захирагдаж явдаг. Өвөлдөө бол аль болох шингэн чанарын буюу бүтэн синтетик тос хийгддэг. Зуны үйлрэлд бол аль болох өтгөн буюу энгийн минерал тос хийгддэг байгаа. Бүтэн синтетик тосны тос маань бол үйлдвэрээс заасан хугацаа нь бол 8-аас 10,000 км тутамд яв солигдно гэж заалттай байдаг. Аккумулятор маань бол өвлийн үйлдвэрлэлд бол хамгийн их ачаал өгдөг зүйл байгаа. Тийм учраас аккумуляторыг бол байнгын шалгаж, одоо жишээлбэл тестерээр шалгаж үздэг байгаа аккумуляторыг. Энэ тестер маань болохоор аккумуляторын эрүүл мэнд цэнгийг бол өөрөө харуулж өгч байдаг. Одоо та бүхэнд нэг лен машин дээр аккумуляторыг үзүүлье. Одоо ингэ тест явуулж тухайн аккумуляторыг биеийн эрүүл мэндэнд хэр байна, цэнгэлт хэр байна гэдгийг үздэг. За одоо энэ аккумулятор бол хамгийн дээлт цэнгэлт 100%, эрүүл мэнд 100%, гүд батарей бол маш сайн батарейтай байна гэж үздэг. За манайх орж ирсэн тээврийн хэрэгсэл дээр үзлэг онцлогоонд 4 төрлийн онцлогоонд бол дөрвөлд нь стандартчлалын хуудас бүглэгдэж явдаг. Жишээлбэл энэ техник үйлчлэгийн онцлогоонд ирэхэд ийм 32 нэр төрлийн үйлчлэгийг бид нар бол үн төлбөргөө хийгддэг. Үүнд бол моторын тосны бохирдол хэмжээг үздэг, хөргөлтийн шингэний температурыг үздэг, гидрийн шингэний бохирдлыг үздэг, агаар, моторын шүүр, салаан шүүр, шил арчны шингэн, гэрэлт дохио гэсэн зүйлүүдийг бол үзэж шалгаад хэрв тухайн зүйлүүдийг солих хугацаа болсон, гэмтэлтэй болсон үед бол тэрийг сольж өг засварлаж идэг. Үүн дээр энэ хуудас маань бол ингээд бүтгэгдээд явждаг болохоор жолооч нар тэр үйлчлэгээ авсныхаа дараа ч гэсэн марцал санс үед бол манайхтай холбогдоод хүсэх юм бол манайхаас хизээ ямар маркет тос хийсэн байна. Тосны солих хугацаа болсон байна гэдгийг бол мэдэх боломжтойгоор арай давуу байдаг. Тэгэхгүй жолооч нар маань одоо ингэдэж штэ жишээл намар нэг тос хийчихэд нэмэх болдог ямар тос хийснээр мартчихад байдаг, эсвэл хизээ сонсноо мартчихад байдаг. Тэгвэл манайх руу эргээд хандахад таны хийлгсэн үйлчлэгээ бол манай дээр байж идэг. Тэдэн сарын тэдэн тийм тос хийсэн байна. Одоо тийм тос нэмээрээ эсвэл бидний зүгээс таны тосны солих хугацаа болсон байж үсэн мессежийг бол байнга явуулж идэг. Манай үзлэг онцлогоо нь олон улсын стандартын дагуу хийгддэг. Бүрэн сахимтсан байдаг. Энэгээр бол жолооч нар маань бол
машиныхаа улсын дугаараар хизээ ямар үйлчилгээнд орсон, ямар тос хийсэн бол мэдэх бүрэн боломжтой байдаг. Тухайн үйлчлэг онцлогоо бүрэн хамрагдсанаараа цааш гарах сөрөг үр дагавраас урдсан сэргийж бүрэн чаддаг. Манайх байгууллагуудад гэрээгээр ажилладаг. Манайтай хамтарч ажилласан давуу талууд нь юм байг бол тухайн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, угаалгах цэвэрлэгээ, сэлбэг хэрэгслийн одныг дороос авчдаг. Мөн заагдсан онцлогоонууд бол үн төлбөргүй хийж идэг. Тухайн байгууллагын санхүүгийн хяналт сайжирдаг. Төлбөрийн уян хатны нөхцөл бол бүрдэнэ. Шинэ үйлчлэг бүрийн гэж туслаа. За баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр би 5 дахьтай орчинд ажиллаа хийгээд сууж явах хоорондоо миний автомашины бүрэн үйлчилгээ хийгдэж дууссан байна. За тэгэхээр бид байгаа Улаанбаатар хотын энэ их төвжрэлд нэг газараасаа бүрэн цогц үйлчилгээ авна гэдэг бол цаг нартай уралддаг бидний хувьд маш том боломж гэж харж байна. За ингээд манай дээрээ нэвтрүүлэг уламжлал ёсороо та бүхэндээ бэлэг бэлдсэн байгаа. За тэгэхээр эхний хацтанда Panda Auto Clinic-ээс маань бэлдсэн хөдөлгүүрийн тос, хоёр дахь хацтанда автомашины бүрэн угаалгыг урамшуул болгож байна. Тэгэхээр та бүхэн маань манай бэлэгт яаж хамрагдах вэ гэхээр манай дээрээ пэйжид маань лайк дарна. Panda Auto Clinic-ийн маань пэйжид мөн лайк дарна. Хамгийн олон шеэр хийсэн хүмүүсээсээ рандомоор ацтангаа тодорлоо шүү. Та манай дээрээ